Бүгдээрээ шинэ бичлэгэндээ тавтай мөрөл. Ажил хийчээ, сургууль, дээрээс нь шинэ жилгээд завгүй өдрүүдийг өнгөрөөсгөөж л байгаа үстэй. Өнөөдөр та бүхэндээ нэгэн сонирхолтой бичлэгийг хүргэхээр бэлтлээ. Би өөрөө тийм хуучны дурсамж сэргээсэн носталжи юмнуудад маш их дуртай хүн байхгүй юу. Дээрээс нь бага ахтай айгүй хүүхэлтэй үзэж өссөн. Ерөн зургтын гурд ямар л хүүхэлтэй кино гарна, сонирхолтой сонирхолгүй ойлгохгүй хамаагүй үзээд суугаад байдаг хүүхэд байсан. Яг миний үеийн буюу 2000-ад оныхон ч бас адилхан байсан болов хэмээн бодож байна. Тийм учраас өнөөдрийн бичлэгээр нэг тийм мартагдсан мөртлөө бид бүхний нэг хараад л дурсамж сэргээж жоохон байх үеэр маань аваачдаг. Нэг тийм дурсамж сэдрээсэн хүүхлийн кинонуудыг та бүхэнд ярьж өгч сануулцгаах болно. Мэдээж энэ зүйл нь наснасаараа өөр байх бөгөөд зөвхөн миний өнцгөөс буюу би өөрөө 2000-ад онд харьяалагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр 2000-ад оныхны л сайн мэдэх байх гэсэн хуучны бүтээлүүд байх болно гэдгийг санаарай. Угаасаа манай сувгийг ихэвчлэн 18-аас дээш насныхан үздэг болохоор бас илүү ойр тусах болов хэмээн бодож байна. Тэгээд хэрвээ манай дүүнер үзэж байвал ах нар чинь та нарын насан дээр ямар хачин гаж бас аимшиг хүүхэлтэй кино үзэж өссөн бэ гэдгийг бас мэдээд авчихгүй юу. За тэгээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Хамгийн ихэнд Дамбогийн хүүхлтэнээс эхэлцгээе. Одоогоос хэдэн 10 жилийн өмнөх буюу 1941 онд анх гарч байсан аврах томжигтэй Дамбог мэдэхгүй хүн гэж бараг байхгүй байх. Бидний хүүхэд байх үед гарч байсан хамгийн классик бүтээлүүдийн нэг бөгөөд харж байгаачлан бусдаасаа онцгой төрсэн нэгэн зааны тугуулны адал явдлыг өгүүлдэг. Ингэхдээ ийм хөөрхөн хүүхэлтэнд нэгэн багшуудад тохиромжгүй гэмээр зүйл гардаг буюу тэрээр энэхүү савнд байх согтууруулах хундаанаас амсаад авдаг. Тэгэд мэдээж мансуран үүнээсээ болоод эргэнд хориндоо хий юмс харж эхэлдэг. Миний л хувьд Дамба хүүхэлтэй гэхээр л яг л энэхүү хэсэг шууд санаад будаг буюу хамгийн тод үлдсэн байдаг. Ягаад ч юм тохон үедээ зүүд хэмээрч юм шиг их л сонир мэдрэмж төрүүлдэг байсан. Дараагийн кино болох Spiderwick. 2008 онд гарч ирсэн энэхүү кино ягаад ч юм цаанаасаа эвгүй хитрхи бодтой бас амар гэмээр мэдрэмжийг төрүүлдэг байсан. Мөн дээрэс нь үнийг үзээгүй өссөн хүмүүс бас цөөхөн л байдаг болов. Нилээдгүй бага ахтаа үзэж байсан гэхэд бас хөөрхөн эвгүй зурагтай аимшиг гэмээр үйл явдалтай байсан нь том болсон ч бидний тархинд тэр хэвээрээ үлдсэн байх магадлалтай. Киноны үйл явдал гэвэл энэ бичлэгэнд ярихад хитрхи урдтахаар бас ойлгоход ч бага зэрэг төвөгтэй. Jared Grace болон түүний эхэр дүү болох Simon, эгч Mallory мөн ээж Хелен гэгдэхээр гэр бүлийн тухай гарах бөгөөд нэгэн шинэ байранд нүүж ирснээр гайхамшигтай гэмээр ч юм уу эсвэл аимшигтай гэмээр ч юм уу нэгэн эд шидийн адал явдалтай учирдаг. Тэд байшинда аюулгүй үлдэж мөн нуусыг тайлахын тулд гоблин сүнснүүд болон үлэмж биднүүдтэй толдох аюултай учирдаг. За дараагийн хүүхэлтэй болох 9. Хүүхэлтэй кино гэхэд үнэхээр хүнд сэдвийг агуулж хийслэл зураглалын хувьд ч тэр цаанаа л эвгүй. Нэг тайван суулгадаггүй анимашнуудын нэг. Монголоор бол 9 гэдэг нэртэй хүүхэлтэй. Мэдхгүй хүмүүс энэ хүүхэлтэйг баг зэрэг яриад өгье. Хүмүүс болон машинуудын хооронд ихтэй нэгдэн эмх замраагүй зөөрөлтөй автсан дэлхий дээр нэгэн жижиг робот гэмээр зүйлс ирдэг. Гэхдээ сонирхолтой нь тэд яг л хүн шиг буюу мэдрэмж, оюун ухаан, бүтээлч байдал, сэтгэл хөдлөл гээд бүгдийг агуулсан байдаг. Гол дүрийн баатар болох 9 дугаар энэ бүхнийг эхлүүлсэн хэмэл оюун ухаант роботыг олж устгахаар замдаа гарах бөгөөд тэрхүү робот нь хүн төрөлхтөнд үйлчлэх байсан мөн зорилгоо омартан хүн төрөлхтний эсрэг болсон гэдгийг мэддэг. Хамгийн чухал нь тэрхүү урвсан роботыг өөрөө зохион бүтээсэн гэдгээ ч олж мэддэг. Ийхүү хар бараан аимшиг нууцуудыг олж мэдсээр тулалцсаар, учирсаар хүүхэлтэй маань дуустдаг. Дайны хор уршиг болон технологиг ийм аимшигтайгаар дүрлсэн хүүхэлтэйг ер нь ямар хүүхэд ойлгож үзэх вэ дээ? Гэхдээ бид нар үзээд л өсчихсөн байгаадаа. Хүүхэлдээ нэг цаг гарan л үргэлжилдэгч бүхий л хугацаанд саарал харанхуй бүрхий зурагтай байдал нь ягаад ч аимшигын мөн хүлээлт үүсгэсэн мэдрэмж ихээр төрүүлдэг байсан. Бас эвгүй бодтой гэмээр зураглал нь бүрч аимшигтай болгож байгаа бөгөөд би л бага хата юуг ч ойлгохгүй зүгээр л айгаад л үзээд л байдаг байсан. Дараагийн танарт ярмаар байгаа хүүхэлтэй бол Джеймс болон аврах Тоор. Манай 2000-ад оныхон бүгд л үзэж байсан байх ёстой. Бас мартсан байх ёстой хүүхэлдээнүүдийн нэг. Өмнөхтэй л адил би одоо ч энэ хүүхэлдээ юуны талаар гардгийг мэдэхгүй заяа. Тийм болохоор та нарт өнөө худлаа мэддэхгүй зүйл ярьж бол чадахгүй нэ. Ямар ч нэг юм аврах том тоорж юмсан тийм хорхоонуудтай хамт аялаад яваад байдаг заяа. Тэгээс сүлд нь энийг бөөндөө идэж мэдээд. Зүгээр л яг нэг тийм зүүчийг санагдахгүй байна уу? Яг энэхүү жимсээ иддэг хэсэг нь надад амар сонирхолтой санагддаг байсан. Зүгээр л би бас ийм том дуусахгүй их тоор идэж үзхийнсэн гэж боддог байсан. 1961 онд гарч байсан ижил нэр зохиолоос хэвлэлсэн бүтээл бөгөөд тэр нь ч бас нэлээд эвгүй зохиол байсан юм шиг байгаа.
Марст ээжүүд хэрэгтэйгээд 2011 онд буюу бас нэлээд сүүлд гарсан энэ хүүхэлтэйг үнэхээр оруулахгүй байж бас чадсангүй. Ягаад тэгэхээр би бүр ийм хүүхэлтэй байдаг гэдгийг ч мартчихсан, угаасаа жоохон байхдаа нэг л удаа үзээд дахиж хизээж олж үзэж чадаагүй. Ихэр хүн үздэг байсныг нь мэдэхгүй ч үйл явдал нь бас нэлээд хөөрхөн сонирхолтой заяа. Марс гараг дээр дэлхийн ээжүүдийн хүүг төсгөх чадвар хэрэг болоод дэлхийгээс ээжүүдийг хулгайлж авч яваад байгаа. Тэр дунд нь нэгэн хүүгийн ээж нь бас хулгайлагддаг бөгөөд тэр хүүхөө ээжтэй нэлээд дургу ээжигээ үзэн яддаг хүүхэд байсан. Гэхдээ ээжигээ хулгайд алсныг нь мэдээд сансрын хөлөгт амжиж суун Марс гараг дээр буугаад Марсынхантай ээжигээ аврах хайлалдаа гардаг нэг юм хүүхэлтэй байгаа. Бас нэлээд бага багтаа үзэж байсан болохоор зураглаас нь болоод ч тэрөө үйл явдал үнэлэл нь нэлээд ойрхон туссан болоод ч тэрөө маш бодиттой санагддаг байсан. Ямар ч тайл сая хараад маш хүчтэй ностальжиа багын дурсамжийг сэтрэж байхыг бодоход тухайн үед их сэтгэлд хүрж байсан хүүхэлтэй бололтой. 2006 онд гарч ирсэн нэгэн бидний мартагдсан хүүхэлтэй болох Барниард. Үндэ энэний ийм нэртэй байсныг ч би өнөөдөр л мэдлээ. Бас л хүүхэд үзэхэд баг зэрэг тохиромжгүй юу гэмээр үйл явдлаар дүүрэн дээрэс нь надад зурагленч тийм татаа санагддаг байсан. Ер нь л би баг байхдаа киноны турш ярвасаар байгаад дуусгасан гэдгээ амар сайн сандаг. Яг үйл явдал нь маш ойлгомжтой. Эзнийхээ хараанаас далдуур сахилахгүй ч өмүүлж болохгүй хэрэг төвөг тарих дуртай өвтөцгөх энэхүү үхрийн талаар гардаг бөгөөд түүний аав нь болох Бен хариуцлагатай хатуу чанга фермийнхээ удирдагч нь байдаг. Дээрэс нь энэ хүүхэлтэйнээс би нэгэн зүйлийг том болтлоо ерөөсөө анзаараагүй юм байлээ. Энэ өвхөр чинь эрэгтэй өвхөр штэ. Эрэгтэй өвхөр аахгүй юу? Тэгээд яагаад эр өвхөр байдлаа мөөмтэй байгаа юм болоо гэж. Мэдэх хүн байвал яаралтай хэлж өгөөрэй. За миний ярмаар байгаа дараагийн хүүхэлтэй болох 2006 онд гарч байсан Monster House. Тухайн үедээ л гарч байсан нэлээд эвгүй аимшиг хүүхэлтэйнүүдийн нэг бөгөөд миний л хувьд одоо ч үзсэн гой санагддаг. Угаас тухайн үедээ ч сайн хүүхэлтэй тооцогддог буюу зохиол хийцлийн хувьд ч өвөрмөц шинэлэг байж чадсан. Бид бүгд багасаа сүнстэй байшин гэх зүйлийн талаар мэднэ штэ. Гэхдээ үүнд сүнстэй байшин биш, байшин өөрөө сүнс буюу амьд гэдэг нь илүү сонирхолтой болгодог. Бахан зэргийн хьюмор буюу инээтэй байдал болоод аимшиг гэмээр мэдрэмжийг үнэхээр сайн хослуулж бас амьдралыг үнэтэй сургамжийг өгч чаддаг гэдгээрээ үдсэн дийлэх хүмүүсийн хайртай хүүхэлтэй болж үлдэж чадсан байдаг. Хамгийн сүүлийн кино болох Where the Wild Things Are. Энэ киног ерөнхийдөө бичлэг хийж байхдаа л олсон буюу би ерөөсөө мэдэхгүй заяа. Гэхдээ энэ магасуудыг хараад нэрээ ийм кино үзэж байлуу яалаа гэж бодогдоод бүр үнэхээр ойрхон санагдаад байхаар нь оруулахаас өөр арга байсангүй. Макс гэх энэхүү ганцаардмал уйтгартай гэр бүлийнхэндээгээ тиймч таатай харилцаагүй хүүгийн талаар гардаг бөгөөд ээжтэйгээ маргалдан гэрээсээ зугтаж байхдаа Wild Things гэх энэ магасуудтай таардаг. Гэхдээ тэдэндээ хамт цагийг өнгөрөх тусам тэрээр их зүйлийг сурч мэдэж эхэлдэг. Эцэст нь тэрээр бусдын асуудлыг өөрийнхөө дураар шийдэж чадахгүй, бас өөрийнхөө мэдрэмжээс зугтааж чадахгүй гэдгийг ойлгосон бөгөөд гэрлүүгээ эргэн явж байгаагаар кино маань дуустдаг. Мэдээж эднээс гадна маш олон хуучны дурсамжтай хүүхэлтэй болоод уран бүтээлүүдийг оруулж чадсангүй. Үнэхээр л та нарт нэг хараад л маш дотн дурсамжтай бас баг зэрэг эвгүйч гэмээр юм шиг мэдрэмж төрүүлдэг кинонуудаасаа комент бичиж бусадтайгаа хуваалцаарай. Тэгэд мэдээж энэ бичлэгийг хийж байхдаа би бүр үнэхээр гайхсан ийм сонь хүүхэлтэйнүүд бас байдгаа гэд. Хамгийн амар нь бүгдийг нь мэдээд байгаа юм л та. Нэг тийм зүудэлж байсан зүудчиг юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Угсаа бүгдээрээ мартагдсан арга ч үгүй байх. Яагаад гэвэл тэр үед чинь утаас сошиал медиа гэдэг зүйл бараг л байдгүй байлаа. Жохон байсан болохоор тэгээд зургатаар хүүхэлдэйн кино нэртэй бүгдийг л үзээж бүр гоё муухайг нь шүүх ирэхгүй үздэг байсан болохоор тэр үед. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк болоод сабаа дараад үзэхээ битгий мартаарай. Нэрээ танарт маш гоё мэдээ дуулгахад жаахан доошоо гүйлгээд харах юм бол бүгдээрээ 100,000 саб хүрэхэд иймхэн дутуу байгаа. Бүр ийм жоохон дутуу байгаа. Сабаа дараагүй хүн байвал заавал сабаа дараад үзээрэй. Бичлэг энэ хүртэл дуусна үзсэн бүгдээрэд нь баярлалаа. Тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай.